За бид нэг асуусан болоод ажлын хэсгийг хариулсан болоод энэ нэг маш чухал 3 хөтөлбөр дүгнэлт ингээ хэлцээ дуусгана л дээ. Харамсалтай байна. Ер нь бол төрийн байгууллагуудын уялдаа холбоо хамтын хамаарал ажлын уялдаа холбоо нь ямар байгаа эндээс харж төрийн байгууллагууд хоорондоо харилцан ажиллах санамж гэрээ зурдаг болсон. Ямар ч утгатай. Төрийн байгууллагууд хоорондоо бие биенийхээ үйл ажиллагааг дэмжих гэрээ хамтын ажиллагааны гэрээ зурдаг болсон. Энэ бас ямар ч учиртай. Одоо ингээ аудитын байгууллагын өгжөө хариулт гишүүдээ асууж байгаа асуулт энэ төр бол газар тэнгэр шиг хоёр өөр юм явж шít. Тэгээ энэ дээр одоо бид нар ямар нэгэн асуудал ярих ёстой юм шүү. За ер нь засгийн газрыг хяналт хэрэгжүүлэх газар гэ яам байгаа. За их хурлын тамийн газар гэдэг ингээд тамийн газар яг хоёулаа адилхан Монгол засгийн газрын 206 дугаар тогтоолоор яг адилхан дүгнэлт хийдэг мөртлөө хоёр өөр газар тэнгэр шиг дүгнэлтүүд хийцэн байна. Сая зарим нь чин бүрэн гишүүр чинь би зарим нь уншиж үгүй. Амьдралын чанар ба дунджиж давхар гэдэг хэсэг дээр нийгмийн халамж зорилтод бүлэг төрж халамжийн үйлчлэг ил тод нээлттэй чиргэлдэх болно гэдгийг засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 90% гэдэг үндэс. Улсын их хурлын тамийн газраас 30% гэдэг үндэс. Залуучууд бизнес эрхлэх зорилгоор хүрэхэд шаардлагатай бүх төрлийн дэмжлэг тусалцааг үзүүлэх орчинг бүрдүүлнэ. Засгийн газраас 90%, их хурлаас 30%. Нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй амьдрал хэв маяг аж төрөх ёсны салшгүй хэсэг болгоно. Засгийн газар 100%, их хурл 90% ингээд дүгнэсэн. За дахиад энэ дээр одоо шинэ төрийн бүтээмжийг дээш төлнө гэдэг энийг 100% гэдэг үндэс. Гэтэл өнөөдөр төрийн бүтээмжтэй ажиллаж чадчихна уу гэдэг асуудал байна. Төрийн өмчлөлт компаниудын 5% ашигтай ажилласан. За эрчим хүчний юун дээр бас төрийн өмчлөлт аж ахуйн нэгжүүдийг үр ашигтай ажилуулна гэж заасан. Бас 100% гэдэг үндэс. Тэгээ эдгээр үнэхээр 100% ажиллаад 100% гэдэг дүгнээд байгаа юм уу? Тийм бол тийм гэж нэг хэлээд үгүй бол үгүй гэж нэг хэлээд таач засгийн газраас бол их хурлаас. За мөн төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой болгоно гэж заасан. Одоо чинь өнөөдөр зөвхөн эрчим хүчтэй холбоотой гэхэд 3 бүтэц ажиллаж чинь төрийн бүтэц. Эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний үндэсний хороо. Ингээд бүгдээрээ чиг үүрэгд нь давхцсан. Яам дээрээ нэг нь бүгдийн нэг богнуулаад хилцээ явуулж болохгүй юм. Тэгэхээр энэ дээр одоо улсын их хурлаас засгийн газраас яагаад яг адилхан дүгнэлтээр дүгнжиж ийм газар тэнгэр шиг хоёр өөр дүгнэлтүүд хийгээд байгаа юм бэ гэдэг би одоо улсын их хурлаас болон засгийн газраас суумаар байна. Яг энэ дээр одоо үнэхээр 100% байгаад бол 100 өгдөж хөлөнд чөрөө ийм юм гээд ингээд хэлээд хоёр өөр байгаагаа нь хоёр өөрөөр тайлбарлаад тааш. Нэг бол хуулиа буруу хоёр өөрөөр ойлгоод байд юм уу? Дүгнэлтээ хоёр өөрөөр дүгнээд байд юм уу? Тэр энэ дээр засгийн газраас болон улсын хурлын тамийн газраас хариулт өгөөч. Яагаад яг адилхан 206 дугаар тогтоолоор дүгнжиж дүгнэлтүүд чинь хоорондоо газар тэнгэр шиг зөрүүтэй байгаа юм бэ? Заагаан төмөр дарга хариулт өгье. Яг ер нь бол манай хуулиудын уялдаа холбооны алдаа дутагдал энэ дээр гараад байгаа юм л та. Жишээлбэл бид нар өнөөдөр хөгжлийн бодлого төлөвлөлтөө түүнийхээ хэрэгжилтийг ярьж байгаа бол яг энэ бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулиар барьмаар байхгүй юу? Яг энэ хуулиар барьмаар байгаа их хурлын дарга. Тэгээ энэ хуулийг барихаар энэ хуулийн дээр жишээлбэл тамгын газар дүн шинжилгээ хийнэ гэдэг зүйл энд байхгүй. Тэгээд тамгын газар яаж дүн шинжилгээ хийсэн бэ гэж сая асуухаар тамгын газрын дарга бол тэнд юу гэж хариулж байгаа вэ гэхээр энэ засгийн газраас баталсан 206 дугаар тогтоолоор батлагдсан энэ журмын чинь бол бид нар ашиглаагүй гэж. Бид нар бол хөрсөн үр дүнг шууд утгаар нь үнэлгээнд авсан гэж. Өөрөөр хэлбэл нэг журам барихгүйгээр өөр байдлаар үнэлэх юм бол өөр үнэлгээ гарнаа. Тэр бол ойлгомжтой. Тийм учраас бол хөгжлийн бодлого төлөвлөлт дунд байна уу, урт байна уу? Ялч тохиолдолд гүйцэтгэл болоод төлөвлөлт ярихдаа энэ хуулиар хэдүүлээ барь. Тэгэхгүй бол өөр тамгын газрын хууль, их хурлын хууль, өөр ямар ч байдгийн хяналтын хууль гэдэг өөр юм бариа явчихаар дүгнэлтүүд нь өөр гараад. Энийг одоо талдаа ойлгоод тэгээд энэ журам нь алдаа байна гэж Өнөр баяр сая хэлж штэ. Тийм учраас бид нар энэ журмаа өөрчилсөн гэж. Журам хаана алдаа байна вэ гэхээр тодорхой хувь дээр хувь хүний оролцоо ороод байна. Зүүнний үжилтэй хүн бол нэг өөр дүгнэлт хийхээр байна. Барууны үжилтэй хүн бол бас өөр дүгнэлт хийхээр байна.
мэрэгжлээсээ хамаарат бүр өөр дүгнэлт хийгээд байна. Жишээлбэл одоо хууль талын мэрэгжлийн хүн дүгнэх юм бол өөр дүгнэн эрүүл мэндийн салбарыг, чин бүрэн гишүүн дүгнэх юм бол шал өөр дүгнэхээр байгаад байгаа байхгүй. Нэггээр хэлбэл чин бүрэн гишүүнээ хэлж байгаа бүх санаа бол зөв байхгүй та. Гэтэл хууль журам хоёр нь болохоор зэрэг хуульчид эдийн засагчид энэ асуудлыг дүгнэхээр арай өөр тоо гараад байна. Тийм учраас та бүхэн 3 өөр дүн дээр бити төөрөөч гэж хүсмээр. Ерөнхийдөө нөхцөл байдал бол ямар он жилүүдийг давж гараад өнөөдөр бид нар энэ тоог ярьж байгаа вэ? Яагаад бид нар хамтарсан засгийн газар байгуулсан бэ? Тэгээ өнөөдөр бид нар амьдрал муу байна, хэцүү байна. Энийг чинь мэдж байгаа учраас хэдүүлээ ингээд за энийгээ засъя гэдээ урагшаа алхаж байгаа. Тийм учраас хэн шинжилгээ үнэлгээн дээр би гишүүдээ ярьж байгааг зөв гэж бодож байгаа. Хамгийн гол нь нэгдсэн платформ хэрэгтэй. Нэгдсэн платформыг одоо бид нар угсрах гэж байна. Угсрах гэж байна. Олон улсын аргачлал хэрэгтэй. Олон улсын аргачлал руугаа одоо шилжих гэж байна. Тэгтээ за их хурлын тамгын газар ажлын хэсгийн 1-р микрофон хариулт өгье. За шижир гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ засгийн газраас 2020 оны 206 дугаар тогтоолд ямар зорилтыг яаж үнэлэх тухай маш тодорхой заасан байгаа. Тухайлбал шалгуур үзүүлэлт тодорхой, суур төвшин тодорхой, хөрсөн төвшин тодорхой байвал үүнийг үнэлэхдээ томьёогоороо бодно. 206 дугаар тогтоолынхоо хавсралтад заасан журамдаа байгаа. Гэтэл түрүүний шижир гишүүний асуудаг нийгмийн халамж зорилтод бүлэгт хүрч халамжийн үйлчлэгээ ил тод нээлттэй чирэгдэлгүй болно гэдэг маань өөрөө шалгуур үзүүлэлттэй, суур төвшинтэй, хөрөх төвшинтэй юм байна. Тэгэхээр энийг томьёолоороо бодох ёстой. Гэтэл одоо засгийн газраас хяналт хэрэгжүүлэх газраас үнэлгээ хийхдээ чанарын үнэлгээ хийгээд 90% гэж оруулж ирсэн. Энийг нь яг журамдан заасны дагуу томьёолоор нь бодохоор 30% болж гарч ирж байгаа. Ингээд энэ нь бол томьёоныхаа дагуу 30% байна гэдгийг илэрхийлж 90 байгааг 30 болгож оруулсан байна. Өөрөөр хэлбэл 206 дугаар